Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуулийн 2-оос 12 дугаар ангийн 216,504 сурагч ихтэй сургуулийн төлөөлөл 100 гаруй оюутан залуусын дунд цээжвжиг нэгдсэн арга хэмжээг өрнүүллээ. Цээжвжигийн нэгдсэн арга хэмжээнд Монголын орчин үеийн орон зохиолыг үндэслэгч, соён гэгэрүүлэгч, нийгэм улс төрийн нэр зүтгэлтэн, их зохиолч Яруу найрагч Нацаг доржийн хууч хүү, төрийн хошиж агналт Монголын нэр зохиолч, төр нийгмийн нэр зүтгэлтэн Лодой Дамбын тунгалаг тамир, Монгол улсын ардын багш, шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор профессор Дулмын Монгол бэлэгдэл, Монгол улсын төрийн сойрхолд соёлын гавьяа зүтгэлтэн Нацаг доржийн шагналт, хүүхдийн нэрт зохиолч Даштондгийн өөрийн намтар зэрэг 11 сар бүтээлээс дээж авч мартагдах шахаад байгаа монгол хэл, хэлний дүрм, зөв бичих чадвар зэргийг сурталчилж байгаа юм. Монгол улсын их сургуулийнх нь багш нар нэг янзаар бичдэг, боловсролын их сургуулийнх нь нөгөө янзаар бичдэг. Ийм одоо бодлонтой юмнууд нэлээд гарсан. Одоо бол төрийн хэлний зөвлөл дээр өнгөрсөн онд шийдвэр гарсан шүү дээ. Ерөөсөө дамжисрангуул барьсан. Одоо хийсэн дүрмийг ерөөсөө бариад явъя. Одоо ингээд тал тийшээ өөр бичлэг гаргаад тэгээ энийг тойроод бас үндэлэхэд бас хүүхдүүдийн боловсролд сөргөр нөлөөлөд байна гэд ингэж байгаа. Тэгээд энийг яаж жогоолох гэж байгаа гэхлээр зэрэг монгол хэлний тойл бичиг гэж хийгдэж байгаа. Ерөнхий боловсролын сургуулиудын програмд унших болон зөв бичгийн дүрмийн хичээлийг чухалчлахаа болсноор үндэсний дархлаа болсон их хэл аюулд орсон. Тэгвэл хичээлийн програмд эргүүлэн оруулах зайлшгүй шаардлага байгааг өнөөдрийн арга хэмжээ харуулж байгааг хэлж байлаа. Манай багангийн багш нар, Монгол хэл уран зохиолын багш нар энэ унших бичгийн хичээлийг багаас нь оруулах их ач холбогдолтой юм а гэдэг хүсэлтийг үл тавьсан. Тэгэхээр шийдвэр удахгүй гарах байх гэж бодож байна. За мөн зөв бичих дүрм орохгүй болцсон шүү дээ багангид. Тэгэхээр зөв бичих дүрм одоо ороод эхлэх юм бол мэдээж монгол хүн монгол хэлээрээ сайхан зөв хичээнгөө сайхан бичих боломж бол илүү их нэгдэнэ. Их хэлний боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий уг арга хэмжээг Монгол төсөл төрийн бос байгууллага санаачлан боловсрол соёлын шинжилх ухааны яам нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулжээ.